парламент бол асуудлыг шийдэхийн тулд процессоо яаж хийсэн ч өөрийнх нь эрх шүү. Энийг манай парламентын гишүүд эхлээд бүгдээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү. Тэгхгүйгээр цэц биднийг буруу гэсэн гээд дэмжсэн дэмжээгүйг аль нэг газар ярьж болно болохгүй гэж өнөөдөр ярьж эхэлж байгаа бол буруу. Засгийн газрыг их хурл чөлөөсөн. Энэ бол дефакто. Гарсан шийдвэрийг нь энтэнд болиулсан. Дахиад энэ бол хуулийн сурах бичгэнд орох ийм зүйл болж өнгөрсөн шүү хэдүүлээ. Яаж шийдэж болно? Яг одоо Бадамсүрэн нарын гишүүд юу хэлж байгаа вэ гэхээр байнгын хорон дээр хилцүүлэг хийхгүй гэж байгаа. Болно. Сан тураалт байнгын хорон дээр хийхгүй байж болно. Байнгын хорон дээр санал хураадгүй парламент дэлхий дээр маш олон байгаа. Ялангуяа хөгжсөн улсууд. Хуулийг дур зоргоороо өөрчилдөг байдлыг алга болгож байгаа юм. Тэр ажлын хэсгийн тэр гэдэг юм чи хууль өргөн барихаас өмнө байдаг юм бэл. Японд бол. Тэгэхээр хэдүүлээ одоо шийдэл гаргах гэж байна. Байнгын хорон дээр санал хураалтыг одоо ямар санал хураадаг байсан бүх дэмжсэн асуудал бүх анхны өргөн барьсан асуудал босоогоороо чуулган дээр санал хураана шүү гэдэг ийм л зүйлийг Бадамсүрэн шийдэх гэж штэ. Энийг аваа явж болно. Ингүүл бид нар хөгжсөн орны парламент руу нэг алхаж байгаа. Тэгвэл дүлгэнэлгүйгээр чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураалт явна гэдэг зүйлийг нэгмөр шийдэх хэрэгтэй. Тэр байнгын орон дээр санал хураахгүй гэдэг зүйлээ бид нар шийдчихмээр байгаа байхгүй. Байнгын ороод тодорхой шийдвэр гаргах эрх нь тусдаа хадгалагдаж үлдэнэ. Яг хуулийн зүйл заалт дээр бол зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалтаар шийднэ. Энэ бол бид нар нэг алхам урагшаага алхаж байна. Яагаад бид нар байнгын орон дээр их олон санал хураалт явдаг вэ гэхээр Монгол өөрөө ардчлалын эрсдэлтэй улс учраас ямар нэгэн бизнесийн болоод тодорхой бүлэглэлийн эрх ашиг үйлчлүүлэхгүй тулд байнгын хороод дээр 2-3 үе шаттай хилцүүлэг хийж 2-3 үе шаттай санал гаргаж энэ санал хураалт болгоно эцэлж шийддэг ийм нөхцөлийг бид нар 92 онд авцсан юм бэл. Би одоо хөгжсөн улсууд дээр очиж зөндөө асуудаг. Та нар болохоор чуулган дээр нэгдсэн хуралдаан дээр асуудал шийдэд байна. Бид нар байнгын орон дээр бүү юм болоод байна. Ямар ялгаатай юм бэ гэхлээр танаа улс ардчилсан улс болохын тулд хугацаа хэрэгтэй байгаа хаа. Тийм учраас их олон шаттай хилцүүлэг хийдэг байхаа гэдэг юм. Тэгэхээр одоо хэдүүлээ асуудлаа шийдээд За Бадамсүрэн гишүүн тодруулъя. Ганц дүмөр гишүүнтэй санал нөгөө яг л эцсийн шийдвэрийг бол ард түмний төлөөлөл парламентын нэгдсэн хуралдааны чуулганаар шийдэгдэнэ. Одоо намын тухайд ч гэсэн адилхан шүү дээ. Намын баг хурал эцсийн шийдвэрийг л гаргадаг. Тэнд тэр одоо за намын удирдах зүг дээр энэ үнийг дэмжээгүй гэдгээр санал хураадаг юм бол байхгүй шүү дээ. Тийм учраас энийг тодорхой болгож өгөө. Тэгээ жоохон шинжилэл бас бидэнд хэрэгтэй байгаа. Өмнө гарсан одоо бас сургамжтай зүйлээс санаа авах. Тэгэхээр ингээл заавал байдаг юм байдгаараа л байх ёстой гэж бид нар бас бодож болохгүй гэж үзэж энэ хуулийн төслийг 33 гишүүн санаачлан өргөн барьсан байгаа. Байнгын орооны үн цэн улам нэмэгдэнэ гэж бодож байгаа. Ягаад гэвэл байнгын ороон дээр дэмжигдсэн гэдэг нь чуулган дээр санал хураахад нэг гол үзүүлэлт болно. Мэргэжлийн байнгын орооны. Дэмжин дэмжээгүй гэдгийг нь хэлнэ шүү дээ. Ийм учраас манай байнгын ороо дэмжсэ. Ийм учраас дэмжээгүй гэд. Тэгвэл хамаагүй тэгээ дэмжээгүй саналыг дэмжиж гэдэг нь хаач байхгүй, дэлхийд байхгүй томьёолороо тэгэд яваад ивэл одоо яваад л юм. Тэгээ үр дүнгууд чинь шал өөр гардаг, төсөв дээр өөр гардаг. Тэгэл ингээд л одоо яг үндэ чуулганы тамгийг орхиод гараа явцсан баг тэн хагас шахуу гişүүд нь эсвэл түүгээрээ энэ саналыг чинь босгож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо зөв зарчим мөн үү? Ийм одоо улс орныг би бол сайн мэдгүй л байна. Тийм учраас энэ зүйлийг бол ингээд байнгын ороод улам үн цэнтэй болно гэдгийг тодтогч хэлж байгаа. Байнгын орон дээр харин дэмжүүлэхийн тулд хүмүүс анхаарна. Тэгэхгүй бол байнгын орон дээр дэмжүүлэхгүй тулд баг зарим нь анхаарч шүү дээ. Тий.